Hey, what's up, Kairos? Welcome back. Шинэ бичлэгээр уулзж байгаа таатай байна. Yeah. Тэгэд хэдүүлээ Бүкэгийн Hops гэдэг дундаар реакшн хийх болно. Тэгээ орцгоё. God damn, you know who I am. За. Та нарын харж байгаачлан 3 өдрийн өмнө цацгсан 10,000 view-тэй байна. Тэгээд сонсоогүй байгаа. Тэгээд ер нь бол жоохон завгүй яваад байсан. Тэгээд одоо сонсъё. Сүүл яа байж байгаа юм. Nasty гэдэг дуу давгүй байсан. Гэхдээ яагаад ч нэг юм дутагдсан гэж хэдүүлээ ярьжсэн шүү дээ. Тэгээд Hops дээр яасан байна харъя. Тэгээд cheese 420 суугаар нь цацгдсан байна. Тэгээд Young Boo гэдэг хүн клипийг найруулсан. Тэгээд эдитэн дээр дөлгөөн би Con Beats гэдэг хүмүүс. Тэгээд producer baаж авахлант гэж байна. Ер нь холбогдох юунууд нь байна. Юу гэдэг. Линкүүд байна. Тэгээд beat нь болохоор энэ YouTube-ийн линк байхаар free beat юм шиг байна. Тийм байна тий. За окей. Тэгээд Stardust бас хамтарсан байна. За. Хамтарсан хүмүүсэнд орсон байна. Тэгээд 11,000 view-тэй байна. 11 dislike-тай, 1 like-тай. Окей. Stardust. Окей. Энэ нэг юм гадаад дууны юутай vibe-тай тий. Сая бараг цочлоо тэхөө саяны. Shit. Тэгтээ бүр нэг юм гадаад нэг дон тоол юу ч гэдэг лээ. Нэг иймэрхүү артистуудын нэг юм vibe амар гоё өгөх юм аа. Бүкэгийн. Өөрийнх нь хоолойны өнгө ер нь нэг энэ дуулах юм. Тэгээ продюсергийн ажилтаа байдаг л хальтаа бас. Тэгээ ер нь бол яа тоолондод. Гой мэдсэн чи хамаг юм улаагаад. Битний сонголт нь ч гэсэн гоё юм та. Ай. Get it. Ямар гоё юм шиг юм бэ. Yo.
гаргадаг ч гоё байлаа. Энэ гойтой яг нэг юм илүү дутуу юмор флекс хийхгүй яг халуухай орчиндөө чилэрэ флекс хийж байгаа. Энэ гоё. Яа. That's what I'm saying. Okay. Йоо, яг энэ л гэсэн. Нэг юм дутаал байна гэдээ яриад байдаг. Нэг Nasty дээр ялчгүй нэг юм дутуу мэдрэмж авцсан. Энэ дээр бол яг гоё нэг юм successful гоё болж байна. Гоё болсон байна. Тэгээд үг гэхээсээ л одоо нөгөө явж байгаа байдал те. Одоо үгэлж байгаа хэмнэл тэр дууных нь өнгө айс биш ээ. Дуулж байгаа одоо voice нь те. Тэр нь амар гоё. Тэгээд бас producing-ийн ажлууд нь бас байдаг л айгу гоё ингэж beat-тэй тухайн хүний хоолойг нь гоё ингэж холбож байгаа. Одоо mix master гэх л баг л та тийм. Тэр нь бас амар гоё яг өөртөө зөгцсөн. Тэгээ beat-ний сонголт нь ч гэсэн айгу гоё сонголт байлаа. Beat-тэй айгу гоё ууслаа. Тэгээ клип нь болохоор надаа нэг A$AP Rocky-гийн Love Sex LSD гэдэг байдаг шүү дээ. Тэрний шиг ерөнхийдөө бол нэг юм trippy хэм маягаар ингээ лайфстайлаа харуулж байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд үгэн ч гэсэн тиймэрхүү юунуудыг өгж байна. Тэгээд надаа гоё мэдрэмж нь юу байв гэхэлэр одоо нэг юм YouTube дээр хэдлээ нэг lofi music гэдэг нэг юм chill хөгжмөд айгүйг сонсдоо штэ. Ер нь бол юм хийж захтаа юм тийм chill хөгжим ингээ сонсоод юм хийдэг байхгүй. Яг тиймэрхүү одоо ингээд хідэн цагаарч эсвэл ингээ лайваар явахаар хідэн цагаарч хамаагүй ингээ сонсцсон байдаг штэ. Тэрний шиг ингээд яг бүкээ ингээд сонсоод байвал ингээ сонсоод амар хоол амар гоё биттэйгээ амар гоё ингээд яг ингээд яг гоё тэр нэг chill мэдрэмжийг айгүй гоё өгдөг. Тэгээд ингээд нэг юм яг сонсож байхад сонссон орчин маань миний хамгийн тухтай орчин шиг санагдах гэх юм уу. Тийм гоё нэг тийм chill мэдрэмжийг аяа гоё өгдөг. Тэгээд бүкээ болохоор амар зөв. Яг энийгээ мэддэг л багтаа угаасаа. Тэгэнгүүтээ ингээд дуунууд айгу богинохон явдаг. Тэгэнгүүт ингээд нэг юм амар гоё юм гоё дээрээ дуусч байгаа юм шиг. Тэгээд ингээд одоо ойлгохдоо ингээд амар гоё юмыг ингээд дандаа сонсоод амар санагдаад байгаа. Тэгээд бүкээг ингээд сонсонгоо дуу нэг 3 минут хүрэхгүй дуунууд байгаад ангууд яг ялцчих нэг юм дотоо мэдрэмж авдаг юм шиг санагдлаа надаа. Яа тэгэхээр зүгээр л тэр дуу ингээд хэдэн цагаар хамаагүй ингээд сонсоод хажуу зүгээр ингээд энэ тэнд ингээд дуу явж явах кофе шоп ч юм ингээд явж байдаг шүү дээ. Тэрэн шиг ингээд явж явах ёстой юм шиг санагцаа заяа. Тэгээд яг дуун сонсчихгоо хаашаа тусчаа угаал дахиж эхлүүлээд байдаг ч юм уу те. Тэгж санагдлаа. Тэгээ бит нь айгу гоё байлаа. Битэн дээр бас гоё явлаа. Тэгээд Sharp to Bouquet, Cheese 4 хайр цааш нь үргэлжлүүлээд юмнуудаа бүр гоё хийгээд гоё хамтралуудыг хүсэж байна. Тэгээд ингэж гоё дахилт явдаг. Ингэж гоё яг өөрийнхөө орсон жижигхэн ч гэдэм үү жижигхэн хэмжээнд яг хүнд ингэж айгу гоё chill hype үүсгэж чаддаг артист гоё артисттай хамтрах юм бол бүр ингээд амар гоё хамтрал болох бах. Тэгэхээр ерөнхийдөө Bouquet-г би бас нэг тийм одоо сүүлд нөгөө юу хэдүүлээ юун дээр харсан штэ. Move R&B дээр яаж pack rap юу хоёртой Wolfism хоёртой уусч जैन те. Тэрэн шиг ийм өөр артистуудтай Bouquet яг нэг ийм өөрийн нэг 16 такт нэг ороод тэгээд дахилтыг ингээ аваа явах юм бол тэр дуу бас амар cool shit болох байхаа. Тий. Тэгээд тийм бодол байна. Тэгээд Bouquet-гээс одоо болохоор яг ингээ соло гэхээс илүү миний хувьд бол гоё хамтрал хүсэж байна. Тэгээд мэдээж хийгдэх л бах төлөвлөгдсөн юмнууд зөндөө байгаа гэж найдаж байна. Тэгээд клипэн дээрс болохоор Stardust хамтарсан байна. Тэгээд яг айгуу гой донжинд харуулаад орчих шиг боллоо гэж бодсон. Stardust юм болгон дээр нэг хувцс ч юм уу ямар нэг юмтай ингээ клип нь хамтарсан болохоор яг реклам шиг ингээ юм болгон дээр ингээл зүүмлэгдээл тэр брэнд их ч юм уу ямар нэг хамтарсан юм аа ингээл тодтож харуулах гал ингээл байн ингээ харуулад байдаг штэ. Яг тэгэхгүй яг гой ингээд хамтарсан. Тэгээд Stardust байгаа гэдэг айгуу гой дончтой оруулж өгсөн клипэн дээр. Нөгөө юу яг реклам шиг ингээ үзэгч рүүгээ ингээ чихээд байхгүй. Гоё донжин хамруу харуулсан юм шиг санагдчихэв. Тэгээд ер нь бол гоё дуу байлаа. Тэгээд яа ингээ яг repeat дээр нь тавиад юм хийгээ сонсоход бол гоё санагдчихэв. Та нар тэгээд дуугийн дахин нэг сонсоод гоё сонсоод үзээрэй. Ер нь бол илүү гоё яг ингэж гоё бүр
Ингээд налд сууж байгаа ингэж жаад хэвтэж мэвтэж байгаа ч юм уу сонсож мас бол илүү бүр супер чил байх байла. Тэгээд peace.